Жирэмсний 35-7 хоногт жирэмсэн их нэртэй шинэхэн аав болохтой бэлдэж буй залуугийн өдрийн тэмдэглэл партныг өглөө босоод өглөн кардио дасгалаа хийчээд хэвлий вакуум барих дасгал хийсэн байгаа. Хөнгөн шүршүүрт ороод нарны төсөө түрхчээд өглөөнийхэн цайг бэлдэж уусан. Өглөөний цайнд овёс сүтээ идсэн. Тэгээд муурныхоныхоо хоолыг бэлдэж тавьчаад өглөө эхнэрээ үнсээд гарсан. Өглөө эхнэрээ үнсээд гарахад тэр өдрийн ажил үс бүтээд байгаа юм шиг маш сайхан мэдрэмж төрдөг. Өглөө ажил дээр очиод өчигдрийн залхуурч хийж чадаагүй ажлаа бүгдийг гүйцээж гэлзуулчаал барилгын талбай явахаар болсон. Замдаас төвчөрч арай гэж очиод талбай инженертэйг уулзаад за юу энэ өгшөө ингээл мар худлаа энийгээл барилгаа бүтэн тойрол болог бууж байгаа мөшөөсөө тийм ээ болог бууж ийн гэл эргээл хардтал салхинд миний шүхэр хугарангаа алдсан. Тэгэл цайны цагч бодлоо гэртээ ирээл хээлэ өдөөс талтагнаал би ч өдөөс нь талтагнаал эхнэрээ эрхлүүлж үнсээл хөөрхөн бэбигээ зөндөө үнсэж эрхлүүлсэ. Эхнэрийнхээ уух хөстэй юмыг нь өгчгөөд хоолоо идэхээр суусан да. Манай жирэмсэн эхнэртэй аавууд маань эхнэрийнхээ уух хөстэй юмыг цаг тухайд нь төхүүлээд өгж байгаарэ. Тэгээд ийм сайхан хоол идлээ. Тэгээд ажил дээр очиод ажиллаа тусгачаал гоголцоол харихын төс болоод гэртээ очисон. Тэгтэл манай энэ далдансан хിവэрээ өдөөс эрхлээл сүүлээ гоцолцуулаад бөө сүр. Манай муурч гэсэн бөө эрхийн балаа дээрээ тавьчихсан. Яа тэгээд булчингийн тасгалаа гэс 1-2 хичээл манай хүн өсөөд байна гэдэг. Одоо ойрхон өсдөг болоод байгаа. Тэгээд гэс нэг амталсан будаа хийж өглөө. За тэгээд сайхан сүүлний тосоо гарандаа нэлж хагаад хайртаа сайхан гулгаж өгнө гэж солиорж ин цэгэн барай хийж өгнө. За тэгээ сайхан барьж дуусаад амрандаа. Өнөөдөр ингээд нэг иймэрхүү өдөр өнгөрлөө. За дараагийн парт 2-оор уулзцгаая. Баяртай.